Ямар шүүлтээр ямар дүрмээр явдаг юм бэ? За Дорногов аймагт ихгүй тийм ээ. Гэт энэ арга хэмжээ маань бол 2012 оноос хойш тасраад байсан зүйлээ 2013 оноос хойш 2023 оноос хойш сэргийгээд за 2023 25 гэ 26 буюу энэ Дорногов аймгийнхаа бүгд найрамдах Монгол Ард улсын Хөдөлмөрийн Баатар Хүрвэтгойн аксны одоо нэрэмжит болгож энэ удаагийнхаа их гуйн тэмээ бол нэлээд онцлог бүр том хэмжээний фестивал одоо ийм тэмээчдийн баяр одоо наадам маань болж байна. Энэ хүрээнд бол нэлээд олон одоо тэмээнийтэй холбогдолтой арга хэмжээнүүд боллоо. За энэний нэг бол яахан аргагүй одоо тэмээн поло спорт. За Дорногов аймаг бол 2013 онд шанжин болдогт болсон тэмээн поло спортод Дорногов аймгийн Сайхан дулаан сумын 2 дулаан баг маань бол одоо очиж тэнд төрүүлж тэмээн полочдын одоо хүсэн хүлээдэг ижи говь сувыг одоо Дорногов аймаг анх удаа авчирж ирсэн ийм одоо түүхтэй. За энэ тэмцээн уралдаанаараа бол одоо Дорногов аймаг нэлээд одоо олон баг бүрэлдэхүүн одоо дотооддоо 20 багийн одоо өрсөлдөөн бий болж байгаа ийм олон баг байдаг. За энэ онд бол одоо Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр одоо Дорногов аймаг зохион байгуулагдсан тэмээн дээрээс наран хойрхон арга хэмжээнд одоо манай бас сайн шан сумын 100 баян багийн 3 баян баг маань бол одоо амжилттай тоглож ижи говь цувыг бас Дорногов аймагтаа 3 дахь удаагаан бас авчирсан ийм түүхэн амжилтыг бий болгоод байгаа. За манай энэ тэмцээний гол одоо зорилго агуулмж бол энэ тэмээгээр дамжуулсан өвлийн аялал жуулчлалыг дэмжүүлэх, малчдыг одоо энэ өв соёлоо бас хэвээр хадгалж үлдэх, цаашид одоо өвлүүлэн үлдээх тал дээр бас үнэтэй жинтэй хувь нэмэр оруулах, энэ өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол төлхөө бас анхаарч байгаа. За тэмээн поло спорт маань бол өнөөдөр ирж ирээ харьцаатай талбай дээр нэг баг маань бол одоо 5 хүний бүрэлдэхүүндээ тоглодог. За талбай дээр бол 4 нь гарч тоглоно, нэг нь одоо сэлгээнд замын гэсэн үг. Ингээд тоглоод одоо оноо авалцсан одоо хожил ялагдлаа ингэж хүлээдэг ийм л спорт байгаа. Энэ бол тэмээн поло спорт бол эр зөргийн спорт гэж үнэлэгддэг. Яагаад гэвэл адгуус малтай. За тэгээд богино хугацаанд маш түргэн маневр хийж чаддаг ийм одоо ур чадвар гаргасан баг нь бол өнөөдөр одоо аваргалж чадах ийм боломж байгаа. За энэ удаагийн их гуйн тэмээ 2026 арга хэмжээнд бол яг одоо медалийн төлөөх тоглолтууд маань бол үлдсэн байж байна. За медалийн төлөө гараад ирсэн, алтын төлөө гараад ирсэн байна. Сая дундгов тулсан зохиогдсон сая түрүүнд хэлсэн тэмцээнд төрүүлсэн баг 3 баян баг маань. За Дорногов аймгийн Эрдэнэ сумын одоо баг тамирчид алтан мөнгөний төлөө тоглох гэж байна. Алтын төлөө тоглох гэж байна. Хоцсон алт, хожигдсон мөнгө медаль хүртэх байна. За хөрөл медалийн төлөө тоглолт нь бол Дорногов аймгийн Тэмээн соёл уралдааны холбооны Energy Program компани их говь тэмээ баг маань бол одоо хөрөл медалийн төлөө за нөгөө талаас хөрөл медалийн төлөө тоглох гэж байгаа нь бол Дорногов аймгийн Улаанбаатар сумын Аргаланд баг одоо энэ удаагийн их гуйн тэмээ 2026 оны медалийн төлөө ийм 2 тоглолтод 4 баг үлдсэн байж байна. За та огнэр алдамжшаал гэж. За би Монголын Тэмээн соёл уралдааны холбооны Дорногов аймгийн салбар холбооны тэргүүн Банди Мөнхөрд нэг хүн байна. За